Хөдөөнөөс 10 литр түүх эсвэрсэн. За энэ хөлсөөр би 12 төрлийн бүтээгдэхүүн гаргасан байгаа. 10 литр сүүнийхаа 7 литрийг нь 3 тоонд хувааж хийгээд маш сайн самарна. За самралт бол маш чухал байдаг. За тэгээ хүрэгчэнд 24 цаг байлгаад гаргаж ирэхээр ийм гоё одоо цэцгээ тогтсон өрөм гарсан. За тэгээд эхний гаргасан бүтээгдэхүүн маань өрөм байгаа. За дараагийн бүтээгдэхүүн би өрөмнөөсөө мөн багахан хэсгийг аваад ингээд миксертэж өгсөн. За дээр нь бага зэргийн сахар мөн нэмж болно. Ингээд маш гоё цэцгийн маань бэлэн болж байна. За дараагийн бүтээгдэхүүн маань хайлмаг болон шар тусаага. Үлдсэн өрмөөрөө би хайлмаг хайлсан байгаа. За хүн болгон хайлмаг хийх аргачлалыг бас мэдэх бах. За миний хувьд бага зэргийн гурил болон сахар цангис хийсэн. За ийм их шар тус гарсан байна. За хайлмаг маань ч гэсэн бэлэн болж байна. За хөрөлсөн сүүнээсээ гаргаж авах бүтээгдэхүүнүүдээ хийцгээе. За ингээд 1 литр сүг аваад за үлдсэн сүгээр нь би одоо тараг бүрсэн байгаа. За 40 хэм хүртэл халаагаад таргийнхаа хөрөнгөийг хийгээд 8 цаг хүлээгээд ингээ гаргаж ирсэн тийм гоё өтгөн одоо илхэн тараг ингээ бүрлдсэн. За ингээ тараг маань бэлэн боллоо. За үлдсэн таргаа маш сайн буцалгаад арц хийсэн. За арцныхаа талыг нь авч үлдээд талаар нь аруул тавьсан байгаа. За арцаа маш сайн шүүгээд за тэгээ аруулны хэвэнд хийгээд ийм хэлбэртэй аруулнууд хийсэн. За дараагийн бүтээгдэхүүнүүд маань үлдсэн 3 литр түүхээс үгээ идүүлээд бяцлаг болон кремчээс гаргаж авсан байгаа. За ингээд ээж дуусныхаа дараа шар зүүнээсээ эдмийг нь ялгаж аваад сайн шахаж өгнө. За нэг хэсгээр нь бол кремчээс хийх гэж байгаа болохоор варж аваад блендерт хийгээд дээрээс даасан нэмж өгч болно. Ингээд талхан дээр түрхэж идэх боломжтой маш гоё кремчээс маань бэлэн болж байна. За дараагийн бүтээгдэхүүн маань дэж бяцлаг байгаа. Нэг хэсгийг ингээ маш сайн шүүж авсан чинь ийм гоё амттай бяцлаг бэлэн болсон. За эдэмнээс гарсан шар сүүнийхаа 1 литрийг нь авч үлдээд за үлдснээр нь би шар сүүний эрзэн чирхийсэн. За шар сүгийн гал дээр нэлээд удаан буцалгаж чиргээгээд 2 хэсэг хуан. За нэг хэсэгт нь 200 г сахар, за нөгөө хэсэгт нь 20 г желатин хийж хооронд нь маш сайн хутгаад за хүссэн одоо хэлбэр оруулаад хүрэгчэнд нэг 3-4 цаг хийхэд ийм хөрхөн хэлбэр төрстэй эрүүл шар сүүний эрзэн чихэр бэлэн болно. За ингээд 10 литр сүгээр 12 төрлийн бүтээгдэхүүнийг гаргалаа. Заавал хөдөөч гэлтгүү хотод ч гэсэн гэрийн нөхцөлд одоо хүссэн цагаан эдэг идэх боломжтой шүү гэдгийг энэ бичлэгээрээ харуулахыг зорилоо. Та бүхэн ч гэсэн туршаад үзээрэй. Бичлэгтэй хамт байсанд баярлалаа.